Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хүрэлцэхүйн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөтөлбөрийн хүрээнд ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчлэгээний бодлогын зөвлөх Даа Баяр, үндэсний үйлдвэрлэгч Баялаг бүтээгч Албан сар компани үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. За өнөөдөр Албан сар гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл явцтай танилцлаа. За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөтөлбөрийн хүрээнд 36 дахь тогтоол батлагдсан гасан 36 дахь тогтоол бол хүнсний 19 төрлийн бүтээгдэхүүний дотоод процесс хангах, цаашлах юм бол экспорт гаргах тийм томоохон зорилго тавьсан байгаа. Албан сар компани нь 2012 оноос хойш талах нарийн бав үйлдвэрлэлийн салбарт тасралтгүй үйл ажиллагаагаа явуулан хэрэглэгчдийн ам чанараар манлайлсан бүтээгдэхүүн хүргэж байна. Нийт 12 хүнийг ажлын байраар хангаж 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашаад үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж ажлын байраа шинжлэх томоохон зорилт тавьжээ. За манай Албан сар яг брэнд бол 2012 оны сүүлээр үүсгэн байгуулагдсан. Бараа бүтээгдэхүүний хувьд бол 10 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн талах нарийн бав үйлдвэрлэгдээд Улаанбаатар хотод хүнсний томоохон шүлжээ дэлгүүрүүдэд бол нийлүүлэгдэд явж байгаа. Байнгын захиалгатай байдаг, байнгын хэрэглэгчтэй болсон. Энэ удаа бол бид нэг сар шин зориулсан үйлдвэрлэл эхлээд явж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлаад өрнүүлээд явуулж байгаа хүнсний хувьсгал бол маш чухал хэрэгтэй. Яагаад чухал юм бэ гэхээр манай монголчуудын хувьд бол хуурай идэх юм талах нарийн бов бол ерөөсөө бидний өдөр тутмын хэрэглээнд бол байсаар байгаа. Тэгээ яг энтэйгээ холбоотой яг салбарын хувьд дэмжлэг орж ирж байгаанаас баяртай байгаа. За манай үйлдвэрийн хувьд болохоор ерөнхийдөө бол 6-7 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. За одоогоор бол яг сар шинтэй холбогдуулаад уламжлалт болгоод хэвэн бав бол үйлдвэрлэгдээд эхэлсэн байгаа. За ерөнхийдөө бол манайхны 2-3 төрлийн хэвэн бавыг бол дагнаж үйлдвэрлэж байна энэ жил. Хүнсний усгалын хүрээнд олон үйлдвэрлэгчтэй уулзсан санал хүсэлтийг сонсож тулгамдж буй бэрхшээлийг шийдвэрлэж байна. Хэрэв бид баялаг бүтээгчтэй дэмжиж тэднийг түшиж чадвал Монгол улс гарцаагүй хүнсний усгал хийж чадна гэдгийг ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчлэгээний бодлогын зөвлөх Даа Баяр онцлолоо.